This is Paige Beckner. It's time for you to be the best. With my team. Орон төргийн үзэгчдээ 30 ба 30 өдөр нэвтрүүлэг та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн Platinum Event тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлэн Голомт банк студид хөтлөгч хулан тайлбарлагч Тулах Нямбаяр нар ажиллаж байна. За орон дээгүргээ. Орон төргийн. За өнөөдрийн баг бол Шарлот Хорнетс. За энэ баг яг хизээ плей-оффт орох нь тодорхойгүй, амжилт нь хизээ сайжрах нь тодорхойгүй баггүй хугацааг өнгөрүүллээ. За өнгөрсөн улиралч гэсэндээ яг л тим улирлуудынх нь нэг байсан. Өнгөрсөн улиралт тэдний амжилт хаана хүрснийг үргэлжлүүлэн хамтдаа харцгаая. За боломжит 82 тоглолтоос 63-т нь хойж хөдөлгүүлсэн. За тэгээд бүх үзүүлэлтүүдээрээ 20-оос хоошоо жагссан буюу товтлооны үзүүлэлтээр 29-т хамгаалтаараа 24-т net rating-ээр 28-т тоглолтын хэмнэлээр 20-т бичигдэжээ. За Шарлот Хорнетсийн тухайд. За ер нь тэгээд одоо яг сайн чиний хэлсэнчлэн хизээ амжилт гаргах нь тодорхой бус яг ямар тоглогч багийн ирээдүйд гол авч явах тоглогчийн гэдэг нь тодорхой яг үнэндээ бол тодорхой бус. Одоо яг Ламела бол гэдэг тоглогч байгаа ч гэсэн. Одоо яг тийм баталгаатай энэ багийг одоо манлайлаад плей-офф тогтмол ордог баг болгох ч гэдэг юм уу. Ийм зүйл ч гэсэн маш эргэлзээтэй хിവэрэ ийм үйлрэлүүд одоо бараг сүүлийн чинь 21 онд хүртэл плей-офф чалгараагүй. Тэгээд тэрнээс хойш дахиад ингээд плей-оффгүй явсаар яг Кемба Walker-ийн үед нэг хэсэг нэг жил ороод дараа жил нь өнжөөч гэдэг юм уу. Иймэрхүү байдалтай бас явж исэн. Хамгийн сүүлд 16 онд л плей-офф тэдний 6 дугаар байраар улиралд бол бичигдэж шалгарч ирсэн. Тэрнээс хойш плей-офф гэдэг зүйлийг тэд мэдэрсэнгүй шүү дээ. Тэгэхээр ийм байдалтайгаар маш олон улирал явчлаа. Тэгээд энэ улирал ч гэсэн мөн ялгаагүй одоо цаашд бидний үзүүлэх зүйл дээр ч харагдах байх. Тийм итгэхэд бас нэлээд бэрхэл ийм байвал болчиход байна л да. За тэгээд энэ багаас онцлох ёстой тоглогч гэвэл хэнийг нэрлэх вэ? Одоо тэгэл өнгөрсөн улирлын амжилтаас нь. Яг Ламела бол мэдээж бэрхлэмтлүүд маш их байна. Хамгийн гол ер нь тоглогчдыгээр яг нэг өмнө нь асуудалд ороотолцсон ч гэсэн эргэж ирээд ингээ багтаа тоглож байгаа. Майс Бриз л одоо багийнхан хамгийн нэг тогтвортой байгаа гэх юм уу та. Тийм тоглогч нь болчихж байгаа шүү дээ. За тэгээд өнгөрсөн улирал Брицийн үед 64 тоглолтод оролцсон 20.3 оног дундчилсан байна. Самран 7.5%-тай, дамжуулалт нь 3.9. За тэгээд товтлогоо 43.1, 3-аас бол 31.3 гэсэн тархан гүйцэтгэлтэй ийм улирал нь болсон байна. Ер нь бол тэгээд бэрхлэмтэлж их байлаа. Тэгээд багийн угаасаа бүрэлдэхүүнч тэр бүх юм нэг тийм яг эмх замбраанд ороогүй ийм л улирал байсан учраас тэгээд зөв нь бас товтлогоон дээр бол үнэхээр дураараа тоглосон дөө. Тийм. Тэгээд Ламела болоос гадна бас Брэндон Миллер өнгөрсөн улиралд гимтсэн. Тий. Брэндон Миллер хүлээлттэй байсан боловч гимтээд 40-гүй тоглолтод бас л 30 гаруй тоглолтод оролцоод улирал нь дууссан. Тэгэхээр залуу тоглогчтой Майлз Бриджс ер нь нэг Нохонгоо газрын бом галзуурна гэдэг шиг байгаа л да Бриджсийн үед. Би бол Бриджсийг том багтай хождог сагсан бөмбөг дээр бас хэр тоглох юм мэдэхгүй байна. Тий. Тэгээ ер нь харж үзээгүй болохоор. Энэ чи бүхэл бөмбөг энэ тоглогчоор дамжиж товтлогоон дээр бол баг одоо номер 1 юм шиг сонголтод болж тоглож байгаа учраас 20 оноод унжлна гэдэг бол тийм гайхаад ах зүйл биш байна. Яг саяны тулгаагийн хэлсэнчлэн илүү системтэй, илүү том багт плей-офф чалгардаг ч юм уу тийм багт. Тэгээд багт нь хажууд нь өөрийнх нь хажууд дахиад 1-2 од тоглогч тоглоод ирэхийн тийм нөхцөл дээр харин Бриз яаж тоглох вэ гэдэг дээр бол би ч гэсэн бас эргэлзэж байна. Мэдэхгүй байна. Ер нь бол яг ПЖ Вашингтон яваад яг статистикийн үед өсөөгүй ч гэсэн яг нөлөөгийн үед бол ямар их чадвартай тоглогч байдгийг харуулсан шүү дээ. Ялангуяа хамгаалтан дээр ямар дайчин сайн тоглолттой тоглогч байдгийг харуулсан. Бриджсийг болохоор ПЖ Вашингтонд харьцуулахад товтлооны ур чадвар нь илүү боловч хамгаалтан дээр бол илүү залхуу тоглоод байгаа харагддаг. Гэхдээ энэ бол мэдээж баг нь амжилтгүй байгаатай холбоотой байх. Яг хождог сагсан дээр бас илүү сайн хамгаалттай тоглогч байх юм болов мэдэхгүй байна. За тэгээ үргэлжлүүлээд бид Ламела болын талаар ярилцах болно. Өнгөрсөн улирал мөн л бэртэл гэмтэл түүнийг тойрч бол гарсангүй. Тэгээ 47 тоглолтод оролцсон байгаа. 25.2 оноо, 4.9 самбар, дамжуулалт 87.4. За тэгээ товтлогоо 40.5%-тай. За уг нь бол ингээд холбогчийн байрал дээр бол үнэхээр ур чадвартай. Дамжуулалт өгөхтөр мэдрэмж, талбайг харж байгаа байдал. За тэгээ өөрөө ч гэсэн ер нь оноо авах чадвар бол маш өндөртэй. Өөртөө ч их гоё ихтгэлтэй тоглолтыг энэ тоглогч. Харамсалтай энэ тоглогч руки жилээс орж ирсэн цагаасаа эхлээл ерөөсөө гинтл бэртлэхгүй улирал гэж баг энэ залууд бол байсангүй. Улирал болгоно л ер нь нэг гинтчихэд. Одоо эхний тэр жилдээ 21 онд ихэд л улирлын 3-2-т нь тогтсон. 3-1 үндсэн байх жишээтэй.
За 22 онд л тэр All-Star болдог жилдээ гайгүй тоглосон баг. Тэгэл тэрнээс хойш 23 онд 30 эдхэн тоглолтод. За тэгээд 24 онд бүр 22хан тоглосон. Тэгээ өнгөрсөн жил 47 он тоглолтод оролцсон. Тэгээ яг дунджаар сүүлийн 3 улирланд нөгөө бохот болсноос хойш 3 улирлыг харах юм бол нэг улирлд яг л дунджаар 35 тоглолт болчиход байгаа. 50 тоглолт, 50 орчим тоглолтыг өнжөөд байна гэсэн үг. Тэгэхээр одоо жигд тоглолт харахгүй л байна л да энэ багаас. Боолыг ер нь өөр багтаа ийм илүү сайн амжилт үзүүлнэ гэж хардаг уу? Харин үнэхээр бас мэдэхгүй байна. Яг ах шиг хамгаалт цайтай үгүй юу те. Тий. Надад бол бас жоохон задгаа тоглоод байдаг санагдаад байна. Та ер нь яг Лонзо шиг яг тулгаагийн сайн хийсэнчлэн Лонзо шиг тэгж хамгаалтан дээр төвлөрч сайн тоглодог үгүй юу гэдэг нь одоо мэдэхгүй. Ягаад чинь багийнхан системээс ч юм уу болоод багийнх нь бусад тоглогчдоос ч юм уу шалтгаалаад ингээд Ламелод бол нэг тийм өөрийгөө яг бүрэн дүүрэн итгэж болох юм багийн франчайз тоглогч шүү гэдгийг харуулсан ийм үлрэл ер нь маш ховор байгаа. надад бол зүгээр яг энэ багаас итгэл хүлээлгдэг ер нь ирээдүйд багийн номер 1 болоод ингээд тулгуурлаад явхад хамгийн тохиромжтой тоглолт чинь Брэндон Миллер л санагдсан. Тэрнээс би бол Miles Bridges, Lamelo Ball хоёрын тоглолтыг зүгээр л яг нэг юм одоо яг өөрсдийнхөө чөлөөтэй тоглоод байгаа болохоор статистик нь сайн байгаа. Гэхдээ хождог сакс авчирдаг тоглогч гэдэг юм кул байгаа. За тэгвэл тэд энэ зун өөрчлөлтийг хийх гэж оролцсон. Энэ өөрчлөлт нь хэр болсныг бид үргэлжлүүлэн ярилцсан. За явсан тоглогчийн хувьд 5 тоглогч явжээ. За 2 ч тоглогч нь чөлөө тайганд толсон байна тийм ээ. За Марк Уильямс бол өнгөрсөн өвлийн зуны солилцоо 8-ны цонхноос хойш ярагцсаар ямартай ч зун бол явлаа. Тэгээд ер нь л Шарлот бас нэг ийм Ахмад ч гэдэг юм уу ийм тоглогчдын бас нэг дамжин өнгөрдөг тий. Нэг ийм цэг болчиход байна л да. Тэгээд Сет Кори угаасаа багт нэг ч тийм том үр нөлөөтэй байгаагүй явуулсан зөв шийдвэр. За Тааж Гибсон бол одоо энэ лигийн хамгийн ахмад тоглогч болчихсон байна. Тэгээд яг аль биесээр зодог тайлсан нь бол зарлахгүй юм. Тэгээд тэгжитэл нэг баг авчтیں۔ Тэгээд Тааж Гибсон энэ үдрэл дахиад нэг баг зүгээр ростертаа авч магадгүй байх. За тэгээд Марк Уильямс эцсийн нэг юм солиллоо. Тэгээд сольсон баг нь өвлөн хэдхэн сарын өмнө Ник Ричардсгаа явуулж исэн Феникст дахиад нэг төвийн тоглогч өгчлөө. Нэг баг руу гараа болон сэлгээний 2 төвөө явуулсан гэдэг бас нэг юм сонирхолтой. Тэгээд Жош Окогийг бол багаас ассан байгаа. Юсеф Нүркичиг сайхан харин сүулт Юта Жаз баг руу бол сольж явууллаа. За тэгээ Марк Уильямс бол өнгөрсөн 2 дугаар сард болсон гайхшралт төрүүлсэн солилцооноос хойшоо маш их яригдсан тоглогч. За тэгээ өнгөрсөн үеэрл Шарлот Хорнетс ямар үр дүнтэй тоглосон бэ гэдгийг хамтдаа харцгаая. За 44 тоглолтод оролцсон. Бас гэмтлийн асуудал бас салж өгдөг тоглогч юм. Гэмтэлгүй тоглодог тоглогч гэж алгаа энэ багт. Одоо драфтаар одоо тэр багийн эмчнэрч гэдэг юм уу, скаутууд нь тэгж муу ажилт юм уу. Одоо бид нөгөө одоо зүгээр яг үнэнгээл хайпаар нь Lamelo Ball-ыг авцсан. Ингээд үнэхээр гэмтээд байвал одоо тэр хойгуур сонгогдсон тий 20 оны драфт ангийнх нь яаж тоглож байна? Tyrese Maxey хэдий драфтын 21 дэх сонголт ч гэсэн яг үнэнгээл Lamelo Ball-оос илүү нөлөөтэй бохот тоглогч болчихлоо. Tyrese Halliburton Америкийн улсын шигшээн тоглогч, Америкийн яг Америк гаралтай баг хамгийн шилдэг холбогч нь баг болчиход байна шүү. Тэр ингээд Lamelo Ball-ын тоглолтгүй Марк Уильямс бас л драфтын дээгүүр сонгогдсон тоглогч тий бас л гэмтлээс алдгүй. Тэгээ Брэндон Миллер л одоо өнгөрсөн жил гэмтчихлээ. Дахиад ингээд энэ маягаар гэмтээд байвал бас л хүлээлт хүрэхгүй үлрэл болно. Брэндон Миллер ч одоо уган дараас чинь Пол Жорж идэх хүлээлттэй л байгаа тоглогч. Тэгээ Марк Уильямсийн хувьд бол яг хуу стат бол яг тоглосон үедээ бол тунд ажгүй байгаа гарч байгаа. 15 10 дунджилсан. За тэгээд нэг хаалт дунджилсан. 60% тоглохотой хамгийн гол нь төвийн тоглогч гэсэн торгуулийг 80% шилжиж гин гэдэг бол энэ чинь маш боломжийн үзүүлэлт. Тэгэхээр ийм төвийн тоглогч одоо яагаад чи мэдгүй Phoenix Suns руу гараа сэлгээний 2 төвөө явуулсны нэг нь Марк Уильямс байлаа. Гэхдээ бүр явуулах гэж зүтгэсээр байгаа л явуулсан. Тийм зүтгэсээр байгаа л явуулсан. Гэмтлийн асуудал нь үнэхээр ноцтой юу эсвэл үнэхээр зан характер үед Lamelo Ball болж юм уу багийнхантайгаа ойлголцдоггүй юу. За ямар ч тэд ингээд 2 төвийн тоглогч нэг улирлын дотор явуулсан болвол ирсэн тоглогчтой өвчсөн тоглогч байна. Бараг хэнийг Нүркичиг оролцуулаад 3 төв болчихж байгаа байхгүй үндсэндээ бол. За ирснүүд нь гэх юм бол Pat Connaughton-ыг авлаа. За Colin Sexton-ыг тэр Нүркичийн солилцоогоор авчирлаа. За тэгээ Mason Plumlee-г нөгөө баахан төвдөө явуулсан учраас угаасаа төв авах шаардлага үүссэн. Тэгээд эцэст нь Plumlee-г буцааж авч ийн. Өмнө нь бас Шарлот тоглож исэн. За тэгээ Trey Mann-тэй 3 жилийн 24 сая гэрээ байгуулж авчирлаа. Spencer Dinwiddie ирлээ. За тэгээд драфтаас харин дэд мэдээж өнгөрсөн өдрлийн амжилт маш таарах хүн байсан учраас драфтын одоо 4 дахь сонголтыг хийх хэрэгтэй тэнд ноогдсон. Тэгээд
Кон Книпл гэж тоглогчийг бол драфтаар авчирлаа. За тэгээд Лиам Макнилийг бас ихний тойргоор авсан. Сион Джеймс, Райан Калкбренер гэдэг энэ тоглогчдыг 2 дугаар тойргийн бас дээгүүр сонголтуудаар авчирсан. Ямар ч гэсэн бага ер нь нөгөө Ахмад тоглогчтой явуулаад нэлээд залуужуулаад өшөө шинжилээл аваад ирлээ. За энэ солилцоо, энэ ирсэн тоглогчид багийг ер нь хэр төвшөнд, хэр сайн сайжруулж чадах вэ? За Colin Sexton-ээс эхлээд ярилцах юм бол За Colin Sexton бас л нэг тийм одоо Ютад байхын ч тэр нэг задгаа тоглолттой тийм. Бас их шартаа ортой. Зарим үед тасгалжуулагчтайгаа ч муудалцсан тохиолдол өнгөрсөн жил гарч исэн гэдэг чинь ингээд. Ер нь бол Ютад 2 л дураараа хүн байсан шүү дээ. Jordan Clarkson, Colin Sexton гэсэн гараас хилгээнээс тоглолтог. Тэгээд энэ хоёр тоглогчийн нэг л авчирлаа. Тэгээд үгүй одоо Ламело эрүүл сарвал тоглоод, за Brandon Miller эргэж ирээд, за тэгээд тасгалжуулагч нь арай нэг системтэй арай өөр тоглолт үзүүлж чадах юм бол Colin Sexton гарааны бас 2 номер дээр тоглох боломжтой л баг. Гэтэ одоо яг явуулсантай нь харьцуулбал гэж бодвол чинь дайггүй л те. Оноо авалтын үед одоо бараг 20 төгсөн оноо донжлтыг энэ тоглогчийг явуулсан хүмүүсээ харахаар Seth Curry, байрал дээр нь Josh Okogie гэж гэдэг юм. Энэ хоёр хүн байгаа байхгүй. Тэгэхээр явуулсантайгаа харьцуулахад бол сайжирсан. Гэхдээ цаашд энэ багийн ирээдүйд бас урт хамт байх тоглогч үгүй юу гэвэл бас эргэлзээтэй л баг. Ер нь бол их зөрөгтэй дайчин тоглолттой тоглогч л доо. За тэгээд драфтын 4 дахь сонголтыг тэд хийсэн. Энэ нь хэр оновчтой нүүдэл болсон бол гэдэг бид драфтын тайлангаас нь харах болно. За Con Knipl гэдэг энэ тоглогч за өнгөрсөн үеэрэлт их сургуультай хэрхэн тоглосон бэ? 39 тоглолтод 14.4 оноо, 4 самбар, 2.4 7 дамжуулалт, 47.9% ийм товтлооны гүйцэтгэлтэй. За 3-аас 40.6% шийдэлтийн гүйцэтгэлтэй. Коллежийн төвшин 3-аас 40%, 41 төгсөн хувьтай шиднэ гэдэг өөрөө их бас дайггүй өндөр үзүүлэлттэй. Энэ тоглогч тэгээд юу л байгаа юм л да. Одоо энэ драфт ангийн 2 дахь хамгийн шилдэг цагаан тоглогч байгаа байхгүй юу? Ер нь баг хамгийн шилдэг шидэгч нь баг. Энэ драфт ангийнхаа. Ер нь бол одоо орчин цагт баг болгонд ер нь шидэгч бас их дутагдж байгаа. Яг 2 номерын байрал дээр, 2-3 номерын байрал дээр бол за тэгэхээр тэр талаас нь харах юм бол ямар ч сан зөв тоглогч авчирсан байх гэж найдаж чинь зүгээр. Тэгээ Шарлотын драфтын сонголтууд яг үүндээ ингээ сүүлийн одоо жилүүд ингээ харахаар яг ч тийм нэг бүтэлтэй болсон зүйл ховорхон болчиход байна л да. Ламелогоос босдыг стац. Яг за Brandon Miller мэдээж байна. Уг нь яг тоглож байгаа үедээ бас сайн байсан. Тэгэхээр яг сүүлийн нэг 2-3 жилийг харуул бас арай дайггүй болж хэлсэн юм уу да одоо Brandon Miller-ээс шалтгаалаад Brandon Miller бол дайггүй сонголт болсон. Тэрнээс сонгогдож байгаа бас энэ дээгүүр сонгож байгаа бас нэг шилдэг тоглогч л байна. Тэгээд яг нөгөө коллежид зөвхөн илүү юм шидэгчээр тоглож ирсэн тоглогч учраас яг бусад тал дээр одоо хамгаалалт тал дээр ямар байх вэ гэдэг харахад үлдэж ах шиг байна. За гэхдээ яг энэ залуугийн хувьд бол Шарлот Хорнетс арай илүү хүлээлттэй ирсэн. Үүнийг бид драфтын тайлангаас нь үргэлжлүүлэн хамтдаа харцгаая. За бас их өндрөөр үнэлэгдсэн байсан. Өөрөө Duke их сургуулийн оюутан учраас энэ бас нөлөөсөн болов уу гэж бодож байна. За түрүүн тэгээд тулгааг хэлсэнчлэн энэ драфтын ангийнхаа 2 дахь өндрөөр үнэлэгдэж байгаа цагаан тоглогч гэдэг нь бас их онцгой юм тийм ээ. За Con Knipl бол элит төвшний шидэгч бөгөөд бөмбөг маш хурдан гараас гардаг шидэгч хідээч бараг л 50-40 эрг гүйцэтгэл харуулсан нь коллежийн төвшөнд хамгийн үр дүнтэй үзүүлэлт юм аа. Хамгаалтын мэдрэмж сайтай, IQ өндөр, ухаалаг тоглогч, мэрэгжлийн төлөвшсөн хандлагатай, бөмбөггүй тоглолт сайтайн дээр заслаа ашиглаж өөртөө зай гаргахдаа маш сайн. Сул талд тесрэлт хурд тааруу гэсэн байна. За хөлийн хурдан зарим тохиолдолд хамгаалтанд сөрөг нөлөө авч ирэх хандлагатай байдаг. Мэргэжлийн төвшөнд атлетик чадвараа нэмэгдүүлэхгүй бол зүгээр шидэгч болж үүдэх магадлалтай. Cooper Flag-ийн эзгүүд Duke-ийг манлайлж тоглосон гэжээ. За потенциал нь Klay Thompson байх боломжтой бол эсэргээрээ Doug McDermott шиг тоглогч болж мэднэ гэсэн байна. Тийм ер нь тэгээд аюултай ч юм шиг ийм скаутинг тайлбар байна тийм ээ. Эрсдэлтэй юм шиг уншигдлаа тий. Тийм ер нь ийм л эрсдэлтэй сонголт хийсэн байна л да. Яг би инглээ скаутын репорт болохоор мэдээж драфтын өмнө болчихж байгааг үзэгчд маань мэдж байгаа бох. Тэгээд яг дараа нь драфтын дараа 100-ны лиг болон 100-ны лигийн тоглолтуудын дараагаар зүгээр энэ тоглогчийг талаар бичсэн нийтлэлүүдийг сонирхож уншлаа. Тэнгууд ингэж чинь ер нь бол маш сайн IQ өндөртэй гэдэг энэ дэр магтсан байгаа. Тэр тоглолтоор юу юм бэ? Dražen Petrovicтай амар харьцуулж эхэлсэн байна. Тэгээ надад болохоор энэ тоглогчийг ингээ одоо бүр
forward point буюу жижиг товтлогчийн байрлалаар тоглодог мөртлөө холбон тоглогчийн ажлыг хийх чадвартай. Тэгээд зуны лигийн одоо эхний тоглолтын статистик нь 19 оноо 7 самбар 5 самбар 7 дамжуулалттай. Тэгээд шидэлтийн гүйцэтгэл сайтай, довтлооны гүйцэтгэл сайтай. Тэгээд ингээд бүтэн тоглолтын хайлайтуудын ч гэсэн үзлээ л дээ. Тэгмээд үнэхээр ухаалаг. Ерөөсөө надад бол ер нь Ламела болоос ч ирээдүйдээ байж болох үс тийм хүлээлт өгсөн. Тэгээд улиралд яах нь харъя те. Тэгээд энэ олон зохион байгуулалтгүй энэ багийн лидер нь мэддэггүй энэ бөмбөгийн эрх мэдэлтэй энэ бүгдийг зохион байгуулалтанд оруулахгүй бол одоо ПЖ Вашингтон шиг явцнууд нь гялзаадах потенциалтай тоглогчид энэ багт байна. Тэгээд нэг доор одоо ингэж учрыг олж чадахгүй л байгаа даа нү. Тий, ер нь их тийм баганч задгаа, холбон тоглогч ч их задгаа тоглолт үзүүлдэг нэг юм хамгаалтгүй ерөөсөө л товтлохоо бодож тоглоод байдаг ийм баг болцоод байгаа. Дээр харин уг нь ийм Duke гэдэг том систем, том програм хөтөлбөрөөс гарч ирсэн ийм тоглогч, систем тоглоод сурцсан ийм ухаалаг тоглогчийг авж иж энэ тоглогчийн карьерт харин Шарлотт нь эсэргээрээ энэ сөрөг нөлөө болох үедээ. Өөр багт өөр засгажуулагчийн илүү системтэй зохион байгуулалттай тоглолтын дээр маш гоо зохицох тоглогчийг харин Шарлотт нэг жоохон зүлгэх биш, улам бүр тоглолтыг унгаачих үедээ гэсэн л айдас байна. Түүнээс яг энэ тоглогчийн хувьд бол яг энэ саяны скаутын тайланд бичигдсэний дагуу угаасаа Клей Томпсон шиг ийм гоё тоглогч болох потенциалтай. Тэгэхээр ерөөсөө энэ багийн ууг нь бол ирээдүйн ингээд одоо жишээ нь энэ жилийн руки маань болохоор хоёр дахь плеймейкер болоод Ламела бол нэг дахь плеймейкерээр тоглоод ингээд талбай дээр хоёр плеймейкер тоглох боломжтой. Тэгээ шидэлттэй. Брэндон Миллер 2 номер дээр за тэгээ 3 номер дээр нь гараад 1 номер дээр нь Ламела бол гараад ингээд 4 номер дээр нь Майлс Бриджес 5 номер дээр нь өөр төвөнд тоглогч гэдэг юм. Иймэрхүү гараатай байх боломж байна. Ер нь бол яг ирээдүйн 2 3 номер нь бол баталгаатай болчлоо. Энэ жилийг хараад энэ жил үнэхээр болохгүй Ламела болоос салах хэрэгтэй болов уу гэж одоо бодож байна. Тэгвэл Ламела бол ингээд багийн нэр үндийг өөр дээрээ байлгаад байгаа мөртлөө эрэг амжилт ерөөс авчрахгүй байгаад байдаг. Одоо талбай дээр тоглолтыг гэхээр Ламела бол тоглосон үед үргэлж бөмбөгийн эрх мэдэлтэй бусдыгаа тоглолтыг хязгаарласан тоглолтыг Ламела бол үзүүлдэг. Тэгээд Ламела бол нөгөө ихний дамжуулт гэхээс илүү заавал сүүлийн дамжуулт өгөхгүй бөмбөг нь ухаад. Оноо яг ассист нэмэх дамжуултыг тий. Тэгээ бөмбөг нь ухаад байдаг. Ингээд ер нь олон сул тал Ламела болоос харагддаг. За ингээд үзэгчдийн хүрээд нэвтрүүлгийн хэсэг хугацаанд бид завсарлуулъя. Эргэж ирэхдээ бид цалингийн зис болон багийн гараа сэлгээний бүрэлдэхүүнтэй танилцуулах болно. Нэвтрүүлгийн гол ивент тэтгэгчээр хамтдаа төрүүлж алах нь Unitel Group. Хамтаа үзэгчдээ бүхэндээ баярлалаа. 30 баг 30 өдөр нэвтрүүлэг та бүхэнд Шарлотт Хорнетсыг онцлон дугаараа хүргэж байна. Нэвтрүүлгийн Platinum ивент тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлнэ Голомт банк. За үргэлжлүүлэн бүгдээрээ Шарлотт Хорнетсийн цалингийн зэстэй танилцах болно. За мэдээч энэ багийн амжилтанд тааруу байгаа учраас цалиндаа ч гэсэндээ баг мөнгийг зарцуулж байгаа. Одоо цалин мөнгө бол хангалттай байна шүү дээ. Яг нэг жоохон сул тал нь угаасаа энэ багт том од солилцоогоор ч юм уу те чөлөө тагентаас авчрах. Одоо яг сүүлийн жилүүдэд угаасаа супер од тоглогчийг чөлөө тагентаас аавна гэдэг боломж угаасаа багуудад нэлээд бага болчиход байгаа. Солилцоогоор л авдаг юм бол. Тэгэхээр солилцоогоор ч ба чөлөө тагентаас ч ба од тоглогч авчирна гэдэг өөрөө энэ багийн дэм зах зээлийн хувьд угаасаа сонирхол татдгүй л дээ. Тэгэхээр угаасаа тэгээд одоо энэ драфтаар л багаа хөгжүүлж явж байгаа энэ багийн хувьд бол цалингийн зэс нь угаасаа юм байхаас өөр аргагүй байх. Хангалттай зав шүү дээ. Одоо бүр second apron-д хүрэхэд 31 саяын зай байна гэдэг бол хэрвээ үнэхээр боломж нь олдох юм бол супер од тоглогч нэмж авчрах бүрэн боломж байна гэсэн үг. Багт бол. За тэгээ бэртэл их тохиолддог рукинаар хүлээлтэнд хүрдэггүй учраас цалингийн зай байгаа ч гэсэндээ од тоглогч юу нэрхийг хүсэхгүй байгаад байдаг багуудын нэг болчиход байна тий. За үргэлжлүүлэн тэгвэл тэдний дараагийн улиралд албан ёсоор баталгаат гэрээтэй байгаа тоглогчдыг хамтдаа хараад ярилцаад явъя гэж бодож байна. За ойлгомжтой Ламела бол хамгийн өндөр цалинтай тоглогч нь байх нэ. Гэтэ одоо энэ жил одоо өвөл хавраас ч юм уу нөгөө Брэндон Миллерийн гэрээг нөгөө л дөө. Хэдийгээр сүүлийн жилийн дараа жил итгэвчтэй team options байгаа ч гэсэн сүүлийн жил рүүгээ орсон тохиолдолд нөгөө тамирчид гэрээгээ сунгахгүй өөр баг руу явчаад байгаа учраас алдахгүй тул ер нь Брэндон Миллерийн гэрээг энэ жил өгнө. Тэг яг хуу 27-28 оны улирал тэр гэрээний цалингаа аваад явна л гэсэн үг. Гэхдээ Брэндон Миллер одоо тэр руки макс гэрээгээ аваад нэг тийм одоо 40 хэдэн сая болох бах тий. Тэгэхээр чинь бас одоо өмнө бид нар нөгөө дугаарууд дээр ярьж ирсэн залуу руки макс гэрээ сонгож байгаа нь өөрөө багт нь илүү ашигтай болчиход байгаа юм л та.
Яг тэр нэг цалингийн цэсэнд угаасаа зарцуулах ёстой мөнгө дүн байгаа. Тэрийг ингээд багийнхаа цалингийн цэсний 25% орчим ингээд гэрээг нь өчгөр бол асуудалгүй болчиход байгаа. Шарлоотчгийн зай ихтэй байгаа баг. Тэгээд бусад тоглолтын хувьд бол яг үндсэн бүрэлдэхүүн уг нь бас хадгалагдаад явчихаар л харагдаж байгаа юм л та. Одоо Грант Вильямс, Жош Грин, тэгээ одоо энэ жилийн руки Книплийн хувьд мэдээж руки гэрээний үргэлжлэн тэгээд Книпл хэр тоглохоос хамаарч бас мэдээж дараагийн руки гэрээний сонголт нь хэр томоор орж ирэх үү гэдэг зүйлүүд байх баг. Тэгээд одоо эн чинь баг мартагдсан хэмжээний тоглогч нарч биш шүү дээ. Тижан Солонгоч гэдэг юм. Бас л драфтад нэлээд өндөгдөж орж ирж ирсэн тоглогч гэдэг юм ингээд. Ер нь бол цалин мөнгө за тэгээд ирээдүйд авах гэрээнүүд ч гэсэн нэг тийм өндөр том гэрээ бол байхгүй л харагдаж сайн их дээр бол. За Брэндон Миллерийн хувьд бүр тодруулаад асуумаар байна. Дараа жил гэрээний сунгалтаа за багийн зүгээс бол хийхдээ таатай авах. Гэхдээ энэ тоглогч өөр багт очивол илүү сайн байж чадах юм болов уу гэж би хувьдаа хараад байдیں۔ Та хоёрын тал дээр ямар бодолтой вэ? Ер нь руки гэрээг багтаага шууд байгуулах нь тодорхой л доо. Өөр багт очивол ингэж өндөр цалин авахгүй байхгүй. Тамирчууны карьер чинь ирээдүйд ерөөс төлөвлөснөөр явдаг. Хүнд гэмтэл аваад карьер нь дуусчих хавьд. Тэгэхээр орж ирж байгаа ихний том цалинг бол ямар ч тоглогч татгалцахгүй шууд аав. Тэгэхээр Шарлотттой гэрээ байгуулах нь ер нь 100%. Зүгээр яг хуу Шарлотттой гэрээ байгуулсны дараа бол харин тэр солигдох тухай асуудал те. Одоо багтаага нэг юм ойлголцлын асуудлаас болоод солигдох хүсэлт гаргах ч гэдэг юм уу нэг иймэрхүү юмнууд л яригдах. Түүнээс тэр гэрээг бол хүссэн ч хүссэн ч угаасаа л нэг нь багийн зүгээс өгнө. Брэндон Миллер бол хүлээн авна. За тэгэл Ламела болыг бол та хоёрын хувьд үнэлэх тал дээр жоохон таарахын байд юм байна. Тэгвэл дараагийн яваад франчайзи тоглогч нь хэн бэ? Би одоо аргагүй л дээ яагаад тэгж үнэлэмж тааруу байна гэхээр одоо сүүлийн 3 удирлыг харахад л боломжит 240 гаруй тоглолтоос яг үнэндээ бараг нэг 100 эдтэн л тоглосон биш. Талд нь л тоглосон баг. Талд нь ч хүрэхгүй. Талд нь ч хүрэхгүй. Бараг 100-д нь тоглосон юм. Тийм 105 тоглолтод оролцсон. Сүүлийн 3 удирал 105 тоглолтод оролцсон. Тэгэхээр дунджаар 35 тоглолтод оролцсон. Ийм амар өндөр хайптай байгаад байдаг. Одоо тоглохоор тий одоо энэ хайлайтууд нь бол бас галзуу шүү дээ. Ламелог яг бол. Тэгээд тоглохгүй нэх байгаад байгаа учраас чи ийм тоглогчид нөгөө ихтгэл хүлээлгэн гэдэг тэрний хүлээлт бол угаасаа унчаад байгаа юм лээ. Жилээс жилд буураад. Тий. Одоо тэгээд яг Сулгагийн саяны хэлсэнчлээ энэ үйлрэлд л одоо харъя. Брэндон Миллертэй, за саяны дээр онцлсон руки Книпэлтэй. За тэгээд одоо Бридсийн тоглолт бусад тоглогчдоо одоо Колин Секстон ч юм уу ирсэн байна гэдэг ч юм уу. Эдгээр нөхцөл байдлуудаас харах юм бол одоо энэ үйлрэл гинтл бэртлээс хол бага ямарчсан энэ өрсөлдөөн бас нэг арай бага болчиход байгаад орно бас нэг хуучны тэр 16 онд плей-оффт шалгарч исэн жишгээ ингээд нэг оруулаад ирэх ийм боломж шуг нь бүрэлдэхүүнийг харахаар бас нэг талаараа байгаа ч юм шиг. Гэхдээ яг тэг итгэл бол үүндээ бас алгал болчиход байна л та. За гарааны бүрэлдэхүүнийг нөрчлүүлээд хараад ярилцаад явъя гэж бодож байна. За драфтын 4-өөс сонгогдсон Книплийн хувьд ямар ч тач шууд SG-ийн байрлалд бол гараанд гараад явах тийм үү? Тийм, метр 96 см өндөртэй. Ер нь бол энэ шутинг гардын байрал дээр бол угаасаа тохирох энэ нурууны ч өндөртэй, биеийн ер нь пропорцтой юм тоглогч байгаад байна. За тэгээ бусад тоглогчдын хувьд яг энэ одоо нөгөө нэг хэсэг чинь энэ зүүн түрүү нөгөө ихний хэсэгт харуулсан шүү дээ. 3 төвийн тоглогч явуулсан. Тэгсэн чинь одоо эргээд төвийн тоглогч болцсон. Ганц Пламли, тэгээд руки тоглогч Райан Калкбреннер гэдэг ийм хоёр л төвийн тоглогчтой болчихдог. Тэгээ одоо яг ер нь гадны аналистуудын бичиж байгаагаар шууд энэ рукийг бас гараа руу төвийн байралтаа ашиглаж эхлэх ийм боломж бас байгаа гэж бичээд байна лээ. Тэгэхээр тэр бас юу болох нь эсвэл одоо тэгэл Пламли гараанд гараал тоглох байх л та. За гэхдээ хувь тоглогчийн хувьд бол өөрийнх нь хувьд том боломж авах тийм ээ. 2 дугаар тоглогийн 34 дэх сонголт гэдэг чинь нэлээд хойгуур. Гэхдээ Шарлоттойгоо учраас гараанд байгаагаа сайн ашиглаж чадах юм бол боломжтой харагдаж байна. За тэгвэл сэлгээний бүрэлдэхүүн. За бас л төвийн тоглогчийн байрлалд бол асуудал. Тий одоо Пламли л ганцаараа яг цэвэр төв болчиход байна л та. Тэгээд Тижон Солон гэж тоглогчийг бас энэ жил хармаар байна. Сэлгэнээс хэр нөлөөтэй байх нь уу? Тэгээд Colin Sexton, Spencer Dean үедээ Connaught ингээд туршлагатай тоглогчид бас юм багт юу авчрах нь ямар нөлөө үзүүлэх нь эрг нөлөө үзүүлээд залуучуудыг нэг хувьсал хороонд нь удирдаад за нэг хождог сагсангийн талаар сургаад эхлэх юм бол яг энэ баг нэг плейн дүрсэлдэх боломж байж болох үе зөхгүй 10 дугаар байраар үлэрлээ дуусгаад эхний 10 байрлал үзээд нэг 10 дугаар байрлал дуусаад нэг плейнд тоглоод хожиж чадвал плей офф руу хожиж чадахгүй бол тэгээд мултардаг ч юм ингэх сонголт байна. За эсвэл дахиад яах юм тамирчид нь гимтэй аль нэгнээс нь гимтэл эхлэх юм бол улирлаа яал дахиад драфтын дээгүүр сонголт ирэх юм төлөө явах байх та. Ийм л хоёр сонголт байна. Уг нь ч одоо ч нэг плей-ин рүү үздэг цаг нь уг нь болцоод байна шүү дээ. Багийн лидер үлжсэн 5-6 хувиар болчихлоо.
хэдэн жил болчихоо. Ламела бол орж ирснээс хойш плей-офф тоглож үзээгүй шүү дээ. Тийм одоо Брэндон Миллерийн 3 дахь улиралч гэдэг. Тийм. Тэгээд тэр талаас ч одоо бүр 7 улирал болчихлоо. Тэгээ энэ бас яг хуу зүгээр миний бодлоор бас нөгөө хуучин чинь нөгөө Майкл Жорданы одоо удирдлагад байсан ийм баг шүү дээ. Тэгээд сүүлд Майкл Жордан бол багаа зараад юм өөр эзэдтэй болсон байгаа. Тэгээд тэр өөр эзэд авснаас хойш энэ багийн чиглэл бас нэг арай нэг зөв чиглэл рүү. Одоо ядчил драфтын сонголтын дээр нь Жордан оролцохоо болоод эхэлчихэж байгаа байхгүй. Тэнгүүт одоо сүүлд Брэндон Миллерийг сонгосон жишээ нь их дажгүй тоглогчийг сонгож авсан жишээ нь ийм байгаа байхгүй. Одоо энэ жилийн энэ Конг Нэпл ч гэсэн. Тэгээ ер нь энэ Райан Калкбренер гэж гараанд үнэлэгдээд байгаа залууч юм бас 2 м 16 см өндөртэй маш үлэмж биетэй төвийн байрлалын тоглогч байгаа. Тэгээ энэ мэтчлэн арай нэг баг эзэдийг солиод менежмент ер нь арай нэг зөв чиглэл рүү орж эхэлж байгааг л хамгийн томоор харуулах ёстой. Эхний үлрэл нь ер нь энэ үлрэл болж байгаа шиг байна. За яг Жорданы 90 үед нөгөө нэг Кем Бокер дээр төрөөлөл болсон болоогүй тоглогчид авчирчаад плей-оффт орох гол орж идэхгүй орвол ингээд нөгөө ирээдүйнч тодорхойгүй. Тэгээ яг амжилт гаргадагч баг биш юм завсраар явагдсан бол шинэ эзэд авчираад хамгийн том орсон өөрчлөлт нь залуу тоглогчдоор бага бүрдүүлээ, драфтаас бага босгоё. Тэгээд хэрэггүйд од тоглогчдорт мөнгө өрхөө бэл. Ийм л сонголтод шийдвэр төрсэн. Одоо OKC-ийн жишээ шүү дээ. Яг тэр сонголтыг зөв болгож баталж харуулад байгаа баг гэвэл. За тэгээд энэ багийг удирдах байгаа дасгалжуулагч. За энэ дасгалжуулагчид юу нь ямар төгөлдөлтэй байдаг вэ? Багийн тааруу амжилтын ер нь гол шалтгаан дасгалжуулагч мөн үү? Үгүй би бол энэ дасгалжуулагч гэж бодохгүй. Юу бүр ингээд айгүй хэцүү байдалд орсон багтны дасгалжуулагч авсан л да. Одоо л харин өөрийнхөө системийг суулгах гал ингээд явж байгаа. Чи одоо өмнө дандаа туслах байсан. Одоо 20 Lakers-ыг авраг болоход туслахаар ажиллаж исэн. За тэгээд сүүлд бас туслах цэцгажуулагчаар бас ажиллаж исэн ийм хүн тэгээд анхны баг ахлахаар ажиллаж байгаа баг нь баха. Би андруу сүүлд Lakers-ээс Бостон явсан санагдав. Тийм, Бостонд бол байсан. Туслахаар бас байсан. Тэгэхээр энэ залуу цэцгалжуулагч те ер нь би бол Charles Lee цэцгалжуулагчийг авахт нь хувьдаа тухайн үед маш их баярлсан. Одоо нэг залуучуудыг залуу цэцгалжуулагч удирдаад нэг гол төрөлт нь оруулах гэдэг нөө хуучин Steve Clifford цэцгалжуулагч их удаан оцолцсон юм уу энэ багтаа тэгээд ахмад хөгшөрсөн цэцгалжуулагч тэгээд Steve Clifford цэцгалжуулагч арга барил ер нь л нэг болж өгөхгүй байгаа гэсэн тэгээд ямар ч сан залуу цэцгалжуулагчид багийг удирдуулж байгаа зөв шийдвэр олвол гэж хараад байгаа. Lakers-ийн юу Milwaukee шүү. Milwaukee-тэй хамт нөгөө 21 онд авраг болсон. Тэгээд дараа нь Boston-тай хамт авраг болсон. Ер нь бол яг туслах цэцгалжуулагчийн дүрээр 2 удаа авраг болоод үдцсэн ийм цэцгалжуулагч байгаа таахгүй. Тэгэхээр чи одоо анхных нь яг ахлахаар ажиллаж байгаа юм жил нь 24 өнгөрсөн жил байсан. Тэгээд энэ жил 2 дахь жил нь яг нэг бүрэн бүрэлдэхүүнээрээ бас тоглох боломжтой жил нь байгаа даа учраас арай нэг зөв чиглэлд орцсон байгаа багийг удирдаад тоглоул бас яах вэ гэдэг энэ жил нэг тийм жижигхэн ч гэсэн хүлээлт бол байна. За тэгээ хамгийн чухал нь энэ баг плей-инд энэ жил ядаж өрсөлдөж чадах болов хэдэн ожилт хүрэх вэ? За өнгөрсөн жил чи 19 ожилт авсан. Тэгэхээр яг хөө плей-инд өрсөлдөх төрөмж тулгаа хэлсэн те боломжтой байх зүгээр гэмтэлгүй бол шүү дээ. Одоо угаасаа бид нар 30 баг 34 нэвтрүүлгээрээ жил болгоно л гэмтэлгүй бол энэ баг л гэж ярьдаг. Түүнээс гэмтэл бэртлийг одоо хинц тооцоолох боломжгүй учраас миний хувьд бол ямар ч зэн дорн бүс нэг 10 дугаар байранд бичигдээд плей-ин тоглох боломж байгаа л болов гэж харж байна шаардлагатай. Боломж нь байгаа гол нь гэмтэл байна тийм. Тийм нэг ер нь Boston Celtics-тэй ойролцоо ажиллаа болох байх. Бостонгоос нэг 2 ажил илүү авах юм да 36 37 ажил байгуулснаар миний нүдэнд харагдаж байна. За ингээд Ахмад туршлагатай тоглогчдыг ямартай ч инээдээ нэгтгэж чадсан боломж нь бол байгаа. Гэхдээ мэдээж бэртэл гэмтэл энэ багийн улирлын амжилтанд том саад учруулдаг уламжлалтай үүнийг бас энэ удаадаа тойроод өнгөрөөсэй гэж хүсэж байна. Ингээд Charlotte Hornets-ыг онцлсан дугаараа энд хүрээд өндөрлөлийн үзэгчтэй нэвтрүүлгийн Gold Event тэтгэгчээр хамтдаа төрүүлж алах нь Unitel Group байлаа. Баярлалаа үзэгчтэй. This is Paige Becker. It's time for you to be the best with mindset.